Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 8 дугаар хэсэг. 15 дугаар бүлэг. Түүнээс хойш Мартин 10 хоногийн дараа толинд өөрийгөө хараад энэ бол зөвхөн нэгийн даваа, 3-ын даваа гэж би түүний цаана бас гэснээ үгээ хэлж дуусгалгүй суудаг муу рөөгөө эргэн тойрон харав. Түүний харц өрөөний болонд хөглөрсөн дугт уйта бичгүүд дээр уйдгартай туснаа. Энэ бол цөм буцаж ирсэн их бичмэл байж. Дахин өөр газар хаяглан явуулъя гэвээс юугаар марк худалдан авах билээ. Буцаж ирсэн бичиг ганцхан 7 хоногийн дотор ингэж хуримтлагджээ. Маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ. Явуулсан зүйлээ эзэндээ буцаж ирж гүйцэх яагаад ч үгүй байдаг. Бичсэн зүйлээ сонин сэтгүүлийн газар илгээх тэнхэл үгүй болжээ. Бичгийн машин хэрэглэснийхээ хөлсийг түлж чадах чадалгүй байсаар бүтэн сар болов. Энүүгээр дамжуулж ажил олж болно байх гэж найдвар тавьж байсан дундын конторт 7 хоног бүр төлөх татвараа дийлэхтэй үгүйтэй байжээ. Мартин ширээгээ харж бодол болон сууснаа. Дээр нь энд тэндгүй туссан бэхний толбнуудыг ажиглаж, гэнэт ширээгээ хайрлах сэтгэл төржээ. Хөөх юм уу миний ширээ? Чамтай хамт баяр баясгалантай цаг мөн ч олныг өнгөрөөжээ. Чи ямагт миний үнэнч нөхөр байсан. Чи намайг хизээж түлхээгүй, хизээж намайг гомдоогоогүй. Чи ажлын хүндийг үүрхээс хизээж хажиглаж бэрхшээгээгүй. Ингэж хэлээд Мартин ширээгээ тохиолдон 2 гараараа нүрээ дарав. Хоолон зангирч уйлмар санагднаа. Мартин данх зодон хийсэн нь дурсагдав. 6 настай жаал өөрөөсөө 2 ах хүүхдэд ухаангүй болтлоо зодуулчихад цус нулимс болон зогсож байж билээ. Тэгэхэд учир зүггүй орилж хашгирсан хүүхдүүд тал бүрээс хүрээлэн нэг мэтгэд ам хамраасаа гоочсон цусыг таглартал цогхиулсан нүднээсээ асгарсан нулимстай холин залгиад хэвтэж байсан бил. Хөөх юм уу жаал? Одоо чи дахин нам зохиулжээ. Тэгэхдээ чи дахин босож чадахгүй болтлоо нам зохиулсан байна гэж ганцаараа ярив. Анхныхан тэр зодооноос уламжлан дараа чинь зодоон зохион үргэлжлэн дурсагдж цөм санаанд нь ургаж був. Эхний зодооноос хойш 6 сар өнгөрсний дараа тоосон царайт дахин дайрчээ. Төрүүчийн хүүхдийн хоч. Мартин энэ удаа түүний нүдийг хөхөртөл зөхөв. Яамаа шүү. Түүнтэй зодоон хийснээр дэс дараалан дурсаж ботход тоосон царайт дандаа дийлж байж. Гэвч Мартин хулчигаад зүгтсэн удаа нэгчгүй. Ингэж бодоод өөртөө бахархваа. Тоосон царайт гэж нэгнийгээ өрөвдөж хайрлахыг мэдэхгүй тун өөдгүй жаал байжээ. Гэвч түүний хатуу ширүүнээс буцаж няцалгүй тэсвэрлэн байж ямагт эцсийг хүртэл үзэлцдэг байж. Дараа нь Мартин дөмхөрсөн модон байшингуудын дундуур гарсан нарийн гудамж нүдэнд нь үзэгдэх мэд тод дурсагдваа. Тэр нарийн гудамжны үзүүрт мэдээ сонины өдрийн дугаарыг хэвлэж байгаа машины нэгэн жигдийн дуу шууга тодхон сонсогддог дан туйпу байшин байдаг. Тэгэхэд Мартин 11 настай. Тоосон царайт 10 настай. Тэр хоёр хоёулаа сонин худалдаг учраас хэвлэлийн үйлдвэрийн үүдэнд яг тааралд. Одоо бодоход тоосон царайт эхэлж өдөөд зодоон үүсчээ. Зодооны явцад 3 цаг 45 минут болж хэвлэлийн үйлдвэрийн хаалга нээгдэн тэнд бөөгнөрсөн хүүхдүүд сониноо авахар гүйлдсэн тул хэнэн ч хэнийгээ дийлсэн юмгүй өнгөрөв. Маргааш чамаг нармилгаад өгөмц гэж тоосон царайт хэлэхэд Мартины хоолой чичрэн мөн эндээ зодтолтоор тохиров. Мартин маргааш нь хичээлээ таслан болдсон газараа тоосон царайтаас 2 минутын өмнө гүйж ирвэ. Тэнд цугларсан жаалууд Мартиныг хөөргөн жухам яаж зодтолтохыг зөвлөв. Тэд тоосон царайтад ч мөн гарцаагүй дийлэх зөвлөгөө өгчээ. Тэр зодон үн төлбөргүй үзэгчдэд хичнээн зугаатай байсан гэх. Хүүхдүүдийн зугаа болж байсныг санаад Мартин одоо ч гэсэн атаан хөдлөв. Зодон эхлээд хэвлэх үйлдвэрийн хаалга нээгдтэл даруй хагас цаг үргэлж илжээ. Өдөр бүр сургуулийн тэндээс хэвлэх үйлдвэрийн хаалга руу яарангуйж явдаг хүүхэд байсан цаг нь өөрт нь дэс дараалан дурсагдав. Мартин хурдан гүйж чадахгүй болсон харагдана. Нуруу нь бүгтийж удаа дараагийн зодоонд доглон болжээ.
Түүний хамаг бие хөхнөц болон гар хуруун шалбарч зарим шархан идэлжээ. Хаврах сөврөг ууц нуруу мөр өв дөөгүй газар юр байхгүй. Тархин туглах зутгсан мэд даагдахгүй манарна. Мартин сүлдээ хичээл сургуулаа бүр орхив. Сургуулийн ширээнд өдөржин суухан дүүнд дэндүү шаналгаатай санагдаж зодоон хийх хорхоотой болжээ. Тосон царайтыг яавал нам цохих вэ гэж бодох бүр Мартин сэтгэл сэргэн уйдгарыг мартна. Тосон царайт давуу чадaltaй тул эртхэн бууж өгөх нь дээр байх гэсэн бодол огт хонж төрдөггүй байв. Мартин төвчин төсвөрлөхийн аггай их шинжлэх ухаанд өөрийгөө дасхан бие сэтгэлийг аль альнийг нь зовоо хэвлэх үйлдвэрийн үүднээс салхаа болов. Энд бас түүний үрдийн дайсан тосон царайт мөн хурч ирнэ. Хэрв сонин худалдагч хүүхдүүд хор шарыг нь майждаггүй бол зодооныг дуртаяа зогсоохсон билээ. Нэг өдөр бүх дөрмийг хөлөөр өшгөлөхгүй, нэгийг унахад зодож дэвсэлэхгүй байх. Баримталж 20 минут хэртэ ширүүн зодтолсны дараа тосон царайд арайхийн амьсгалж гуйвж дайван зодооныг хайнцнаар дуусгах санал гаргав. Тэр явдал Мартинд одооч гэсэн амттай санагдал. Мартин айхлан няц цохиулсан уруулын цус үг хэлэхэд саад болоод байхаар нь сорж нулимад хайнцхыг зөвшөөрөхгүй. Хэрв тосон царайд чи гулчиж байгаа бол бууж өгвөл таарна гэж хашгирваа. Тэгтэн тосон царайд бууж өгөхийг хүссэнгүй тул зодоон дахин өргөлжлөв. Маргааш нь бас л зодтолтов. Зодоон эхлэх үед бие хүндүрлэх боловч тосон царайтын хард арсан зүүд шиг палгар шана араат нь нүдийг хараад өвдөхийг үл тоомсорлон яахаас ч буцахгүй болдог байваа. Мартины хамаг анхаарал тэр царайд төвлөрөн бусад бүх юм цөм мартагдана. Энэ ертөнцийн тэр царайнаас өөр юм цөм үгүй болж Мартин тэр зэвүүн царайг эсвэл өөрийнхөө бие махбодыг цустай тулан болгож хувиргасан цагт л сая санаа амарч тэмцлийг зогсоож болмоор санагддаг байжээ. Хайнцхыг Мартинд тулгана гэдэг санааны гарц. Нэг өдөр Мартин хэвлэх үйлдвэрийн үүдэнд ирдэг цагтаа ирээд тосон царайтыг олж гарсангүй. Тэр нь үнэхээр ч ирээгүй байлаа. Хүүхдүүд тосон царайт хулчиж гимээ Мартиныг хөөргөн магтах болов. Үүгээр Мартины сэтгэл хансангүй. Мартин тосон царайт ийгч дийлээгүй. Тосон царайт ч Мартиныг дийлээгүй байл. Тэмцлийн үр дүн шийдвэрлэгдээгүй хоцров. Хожим дуулбал тосон царайтын эцэг яг тэр өдөр гэнэт насан худаг болсон ажээ. Мартин тэр цагаас хойш хэдэн жилийн дараа театрт юм үзээд сууж байсан нь дурсагдваа. Тэгэхэд 17 нас хүрсэн Мартин хөлгийн аянаас дөнгөж бууж ирээд энд сууж байтал үзэгчдийн дунд хэрүүл шууган болж хэнэгэн итгээд нэг хүнийг түлхээд авчээ. Очоод үзтэл хэзээний өстэй нөгөх тосон царайтын нүд гялалзаж харагдаад. Жүжиг үзснийхээ дараа чамтай нэгийг үзэлцэмц гэж Мартин хэлжээ. Мартин толгойд өглөө. Хэрүүлийг дарахаар журам сахиулагч яарч сандраг хурч ирэв. Мартин тайзан дээр гарч байгаа жүжигийг анхаарч байгаа дөр үзүүлэн эндээс гараад гадаа хаалган дээр уулзамц гэв. Журам сахиулагч тэр хоёрыг сайн харж аваад явжээ. Жүжигийн нэг үзэгдэл төгсгöd чи нэлээ хэдүүлээ яваа биз гэж асуухад тосон царайт. Тэгэлгүй яадаг юм гэжээ. Тэгвэл би ч гэсэн ганц нэг хань хамсаа олж аван шүү гэв. Мартин ингэж хэлээд жүжигийн завсарлагаар хань хамсаа хайж хадаасны заводоос 3, гал командаас 1, усан цэргийн 5, 6 сайн зодоончийг хань татаж авав. Жүжиг тарсны дараа талдсан зодоончид гудамжны 2 зах барин зэрэгцэн явсаар холгүй орших хөл багтаа нэгэн мухар гудамжинд салцгаан тус-тусдаа зөвлөн ярилцваа. Хамгийн тааламжтай газар гэвэл 8 дугаар гудамжны гүүрэл байна. Та хоёр тэр гүүрний дундах чийдэнгийн гэрэлд зодтолт. Цагдаа ирнэ гэж айхан хэрэггүй. Бид харж байна. Хэрв гүүрний аль нэг талаас цагдаа гарч ирвэл нөгөө тал руу зугтаан шүү гэж тосон царайтын бүлгээс шаргал үстэй залуу өгөөлөв. Мартин мөн нөхөдтэйгөө зөвлөд за яах вэ тэгье гэлээ. Сан Антони голын эрэг дээгүүр тавьсан 8 дугаар гудамжны гүүр уртаараа хотын 3 хорооны дайтай билээ. Гүүрний тэг дунд болон 2 үзүүрт цахилгаан дэнлваа саалтай байгаа харагдана. Тэнд ямар ч цагдаа сэм хүрээд ирж үнэхээр чадхааргүй газар. Мартины аньяастай нүднээ зодон хийхэд тааламжтай тэр газар нэгд нэгэнгүй ялгарна. Бие үзэж ядсан зансан л ойрчод 2 зодончийнхоо хойноос талцсан эгнээд зогсож байсан нь харагдваа. Мартин тосон царайт 2 бүслэхийгээ хүртэл шалдагнаж харуулынхан гүүрний 2 үзүүрт байр эзлэв.
Цагдаа цоховол зугтан арилахад бэлэн байхаар бэлдэж усан цэргийн нэг залуу Мартины гадуур дотуур цамц малгайг авч байгаа харагдана. Тулалдааны талбайн гол дунд гарч ирээд тосон царайтай нүд өөд ширтэн. Чи бид хоёр нэрлэх юм юу ч байхгүй тийм биз? Дийлэх дийлдэхэ үзэлцэн. Харин булхаа битгий гаргаарай. Чи бид хоёр хизээний өстэй улс шүү. Одоо нёгийгээ үзэлцэх болсон. Мэдээ биз? Гээд гараа зангидан зогсож байгаа өөрийгөө өөж тодхоров. Тосон царайт зүрх алдаж харагдах бөгөөд үүнийг нь Мартин ийдэн ажиглажээ. Гэвч тосон царайт сагсуу тул тэр олны дунд нэрээ хөөх бас хэцүү санагдаж. Харин тэгээ элдвийн чалчилгүй хүрээдэр чамтай нёгийгээ үзэлцэж байж сална гэл. Ээнхүү хоёр залуу халуун насны эвдэж зүтгэх эрендэг зэрэмдэг болгох хүслэнгээр ул айран гар зангидж хоёр бух мэд бэби рүүгээ дайрва. Хөндөрлөгтөн хөгжлөөд тэмүүлж олон мянган жилийнхээ хөдөлмөрөөр бүтээж буй болгосон бүхэн энэ хоромд цөм балган нурж эргэншлийн үеийн тэмдэг болон үлдэж хоцорсон зүйл гэвэл мартагдсан цахилгаан дэнлүүл байл. Мартин эдийн тосон царайт хоёр чулуун зэвсгийн үеийн агуу ширэнгэнд орогногч зэрлэг хүн болон хувирчээ. Тэр хоёр анхны хүй нэгдлийн харанхуй хавцал руу урхуудан урууцаар сүүлдээ ухаан жолоо алдан бэбие үүр таталцах түлхэлцэх тэнгэрийн эрхэс атом мэт болов. Мартин тэр тулалдааныг эргэн дурсаад бүү үзэгд би ямар үхэр шиг тэнэг байгаа вэ? Ёстой зэрлэг аратан байжээ гэж гаслав. Мартин дүрсэлт сэтгэхүйн гоц гойд чадлаараа кино зураг үзэж суугаа мэт бүгдийг сэргэн харж уг үйл явдалд оролцогч үзэгчийн үргийг нэгэн зэрэг гүйцэтгэв. Олон жилийн чармаалтаар олж авсан мэдлэг соёлын тэр зодооныг эргэн санахад Мартиныг ихэд цочоожээ. Гэвч тэр даруй түүний санаанаас өнгөрсөн үеийн одоо үеийг шахан гаргаж Мартин хуучиндаа дахин эргэж оров. Мартин далайн аянаас дөнгөж бууж ирээд 8 дахь гудамжны гүүр дээр зодтолдож байна. Мартин хүчээ хөвчлөн хөлс усаа асгаруулж орнож цохих бүрдээ уухай хашгирна. Тэд хүн биш харин догшин хуй салхи мөргөлдөх лүгэ айлал төстэй байв. Талдсан бүлэг залуус зодооныг амьсгаа даран харж зогсноо. Тэд өөрсдөө араатан тулдаж байгаа хоёр бүрч догшин араатан. Ийм улаан ирсэн зодооныг үзээгүй тул тэд сэтгэл дүгшиж байв. Өстөө хоёр ихлээд ширэн үзэлцснээ хинхнийгээ дийлж чадалгүй бололтой болгоомжтой зодтолдож байв. Хайцлаар төгсгөе гэсэн үг сонсоод Мартин нэгэн удаа болгоомж муутай хөдлөх хоромхон зур хүзүүрүүн зангидсан гар ясанд хадтал буула. Дангар яасан ч тэгэж өвтгөхгүй. Хүмүүс уулаа галдан хашгирч Мартины хацрыг даган цус урсав. Мартин цусаа үдсэн ч үзээгүй дөр үзүүлж тосон царайд ямар ч муу залх хэрэглэхээс буцахгүй гэдгийг ухаарн эрс болгоомжлоод өстөн этгээдээ сайтар ажиглалтал төмөр гялс хийжээ. Мартин ухаан сийлэн гарыг нь шүүрэн аваад алив наад гараа харуул. Чи бас мис хэрэглэн бий гэв. Талдсан хоёр бүлэг хараал зүхэл болон нэг рүүгээ дайрав. Хэрэв Мартин өсөө өөрөө авах гээгүй бол тэр даруй цөм хоорондоо зодтолдож эхлэх байв. Та нар хоошоо бай. Бүгдээрээ хоошоо. Та нарт хүн үг хэлж байгааг ойлгож гин үү? Мартин эдэний ингэж хэлэхэд цөм ухрав. Араатны хүчтэй хүчгүйгээс өрдүүлжээ. Энэ бол миний хэрэг. Та нарт бадгүй. Гээд тосон царайдыг аль чи наад мисээ үзүүл гэв. Тосон царайд аргагүй ирэхээр гартаа барьсан мисийг үзүүлвэ. Түүнийг нь Мартин авч ус руу шидэд. Үүнийг чи юм уу шар гөлөг өгсөн шүү. Сайхан мэдээр чамайг ийм арчаагүй зан гаргана гэж сансангүй. Дахиад чамайг ингэвэл үхтэл чин зохин шүү. Дуулав уу гэв. Тололдоон дахин үргэлжлэв. Өстөн хоёр хинхэнэ эцэж туйлдсан боловч буулгалтсан хэвээр. Тэр хоёрыг тойрсон нөхөд сүулдэ цусанд ханаад зодооныг зогсоохоор ярилцаж эхлэв. Нүүрэн цуснууж болж хүн төрхөө алдсан тосон царайд хөл дээрээ тогтож ядан зогсоход Мартин үсэрч ухарч зогсоо зайгүй балблаа. Зодоон бүхэл бүтэн үе үргэлжилсэн санагджээ. Тосон царай айд жилтэд суларсан харагдлаа. Тэгтэл бас тас нисхийн дуу гарч Мартины баруун гар сул унжив. Ясн хугарчээ. Үүнийг бүгд дуулж бүгд ойлгов. Тосон царайд бас ойлгоод байдаг хүчээ шавхан өстөн этгээдийнхээ өдөөс бар мэд үсрэн дайрлаа. Өөрийнх нь талынх нь туслахаар ухасхийн очиц гоотол Мартин олон цохиулсандаа хорсон улаарч тэднийг хоошин зайлуулад шүд зүүн аман дотроо зүхэж зүүн гараараа ухаан жолоогүй дүйч. Хүмүүс шагшин шивнэлдэж. Тавина эн чин зодон биш боллоо. Салгаж авахгүй бол нэгийг аллаа гэхэн сонсогдчихээ. Гэвч тэдний хинэж зүрхэж галтсангүй. Мартины зүүн гарт
Хүний хамар амтай төсгүй ямар нэгэн цус нүж болсон бамбар юм таарлдах бөгөөд тэр нь газар уналгүй дүүжигнэн хөдөлж нүдэнд нь харагдсаар л байж. Мартин цогхиод л байв. Сүүлдээ хүч нь барагдаж эхлэв. Гэсэн ч цогхиод л байлаа. Хэдэн зуун мянган жил цогсон мэт санагджээ. Нэг мэтгэд нөгөөх цус нүж болсон хэлбэр галбиргүй бамбар юм гүүрний шалан дээр оочиж байгаа харагдав. Тэгсний дараа Мартин согтуу мэд гуйвч дайван тулж түших юм хайн хий самардаж дахиад зодтолдох уу хэлээч дахиад чи надтай зодтолдох уу гэж хашгир. Төвний хоолой нь огтөр болсон сонсогдно. Хариу шаартан хашгирсаар л байв. Нэг мэтгэд нөхтөн түшиж аваад цамцыг нь өмсгөх гэж байв. Мартин тэр дороо ухаан алтваа. Ширээн дээр тавьсан цагныхан сэрүүлэг хангил. Мартин түүнийг сонссон ч үгүй хоёр гараараа нүрэ даран суусаар л байв. Мартин эдийн өнгөрсөн явдлынхаа тухай бодолд автаж 8 дугаар удамшны гүүрэн дээр зодтолсон тэр шөнийн шигээ сүултээ юу ч бодож чадахгүй болтол ухаан алдчихъя. Хав харахгүй, хов хоосон байдал хэдэн минут үргэлжилсний дараа Мартин үхээ цэгэж байгаа мэт нүдээ гялалзуулан гэрэт болсон харав. Төвний хамаг би хөлөрчээ. Тоосон царайтай. Би ямар ч гэсэн чамайг дийлсэн. 11 жил сансан санаандаа хүрч би чамайг яллаа гэж Мартин чангалав. Төвний хөл салганан толгой нь эргэсэн тул орон дээрээ сув. Мартин гүн автсан өнгөрсөн үеийнхээ бодлоос бас л гүйцэд ангижирч чадаагүй байв. Хаан байгаагаа мартаад гөлөрсөн нүдээр эргэн тойрноо ажиглавал өрөөний нэг буланд бичиг цаас хөглөрөн харагдана. Зодооноос хойших 4 жил жирэлцэн өнгөрч Мартин ном нээж олсон шинэ ертөнц үзэсгэлэн төгс элдэг сайхан цав цагаан бүсгүйд гайрын сэтгэлтэй болсноо санав. Мартин өөрөө туулж өнгөрөөд саяын эргэн дурсан амьдралын тэр бохир буртгийг энэ цагаан бүсгүй хоромхон зур боловч нүдээрээ харсан бол үнхэлцгэн хагарах байсан. Мартин босож тойлонд нүрээ хараад Мартин ийдэ чи одоо тэр бохир буртгаас нэгд сууран гарчээ. Чи үе дамжин уламжилсан үнтэй цэнтэй бүхнийг өөрийн хүртэл болгон хүний зэрэгтэй сэтгэл дүүрэн амьдарч ариун огтор гуйд од ертөнцийг шүргэн аз хиймэрчин гялалцаж байна гэж өөртөө хэлв. Мартин толинд өөрийгөө сайн ажиглаж хараад бас чи баг зэрэг бодлаан тэрж явж ээ. За яах вэ? Энэ бол гайгүй хэрэг. Чи тосон царайтыг ялсан шиг хизээ нэгэн цагт сонин сэтгүүлийн газар ихнийг ялахдаа л ялна. Тэр цагийг 11 жилээс илүү ч хүлээсэн хамаагүй. Харин амарч зогсолгүй байдаг чадлаараа л хурдлах хэрэгтэй. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж үг бий гэв. Таны сонсох сувг өгүүлж байна. 16 дугаар бүлэг. Цагийн сэрүүлэг бийсул тайхан хүн байсан бол толгой өвчлмөр дуугарч цочов. Мартин хэдийгээр бүх нойрсон авч 5 цаг унтсандаа баярлан муур мэд түргэн сэрвэ. Тэр ингэж унтахын оронд юм үзэж хийж байсан бол аштай өгж нойрыг үзэн ядна. Сэрүүлгийн дуу зогсоогүй байхад Мартин толгойгоо хүйтэн устаа төмпөнд дүрэн бие чангаруулж амжваа. Хагас бичээд үлдээсэн өгүүлэг бичих гэж бодсон шин санаа үгүй тул энэ өдөр ажлын ердийн хуваар эвдэрчээ. Мартин биеийн дасгалыг яаралгүй хийсэн болохоор өглөөнийхөө ундыг уух цагч төгөв. Фиксийн зохиолоос нэг бүлэг уншихаар барьж автал хөндлөнгийн зүйл бодогдож сэтгэл нь сарнаад болж өгсөнгүй. Номоо хоош тарил. Өнөөдөр амьдралын шин тулалдаанд орох бөгөөд бичгийн ажлыг завсарлахаар шийдсэн байжээ. Бичгийн ажлаас сална гэдэг түүнд орон гэр төрөл саднаа орхиод явах адил уйдгар төрүүлв. Мартин буланд хураасан их бичгүүдээ дахин нэг сайн харав. Үнэхээр хүүхдүүд нь асарч хайхрах хүнгүй хоцорч байгаа мэт санагдлаа. Бүх ээж их бичмлээ янзлангуудаа ая тайхан болсон зарим өгүүлбэрээ дахин уншиж үзв. Тогоо, адал явдал гэдэг өгүүлэлгүүдэд чанга уншив. Түүнд хамгийн сүүлд бичээд Маркгийн улмаас явуулж чадаагүй хоцорсон баяр гэсэн гарчигтай өгүүлэг нь бүрч ая тайхан болжээ. Хачи юм да. Сонин сэтгүүлийн эрхлэгч нар гэж юу ч мэддэггүй улс байдгийм үү? Өөр яаж бичвэл болдог байх нь вэ? Үүнээс 7 дор юм хэвлэг дээдэл байх юм. Нийтлээд байгаа зүйл нь баг цөмөөрөө үүнээс дор шүү дээ гэж амандаа хэлв. Мартин өглөө цай уусныхаа дараа бичгийнхээ машиныг дунд нь хийгээд Окланд орохоор гарваа. Тэнд очиод нэг ажилчинд нь танаа машиныг би сар хэрэгэлсэн юм. Одоо би ажил олж хийхээр явж байна. Бараг залбал сарын дараа ирнэ байх. Тэгэхдээ хөлсийг нь төлнө гэж байна
гэж эзэндээ хэлээрэй гэв. Мартин тэндээсээ Сан Францискогийн гүүрээр гол гарч дундын конторт очив. Ямар ч ажил байсан яах вэ гэтэл гангалах дуртай ажилчид өмсдөг хямд үнэтэй хувцас бүхий нэг хүн орж ирээд хажуугаас нь яриаг таслан. Нэг ч хүн олдохгүй байна гэж юу? Өнөөдрийн дотор хүн олохгүй бол бид хэзүүдлээ гэд Мартины өдөөс эргэж харав. Түүнийг ажиглавал овоо царайлаг боловч шүнжин зогсоо зайгүй ажил хийгээд ядарсан байрын өлөн цагаан царайтай хүн харагджээ. Ажил ирж явна. Чи юу хийдэг хүн бэ гэж Мартинаас асуув. Хар бор ажил ямарыг нь чихэн. Далайн тээвэрт явж чадна. Бичгийн машин зохиж чадна. Харин хурдан бичиг мэдэхгүй. Морь унаж чадна. Ер нь юу л бол юу хийж чадна гэж хариулв. Тэр хүн толгой дохиод. За яах вэ? Боломжтой хүн байна. Миний нэр Доусон. Бүтэн хэлбэл Жо Доусон гэдэг. Би угаалгын газар өөртөө туслах хүн хайж явна гэв. Мартин эдийн. Угаалгын газар гинэ. Эмэгтэй хүний сүлжмэл нэгмэл хэрэгтэй хэрэггүй янз бүрийн хувцас эндүүлж байх зугаатай чим шиг санагдсны дээр Жо Доусон нэг л аятайхан харагдсан тул. Би далайн тээвэрт явж байхдаа бишгүй юм угааж байсан. Чадхал ажил байна гэв. Жо Доусон баахан бодсноо. Хоёулаа урдаар сайн ярилцаж учир явдлаа ойлголцсон байгаа гэл. Мартин толгой дохив. Халуун булаг гэдэг амралтын зочид буудалд жижигхэн угаалгын газар байдаг юм а. Ерөөсө хоёрхан орон тоотой. Нэг нь ахлах, нөгөө нь туслах. Би ахлах нь байгаа юм. Хийдэг ажил тус тустай боловч чи миний захиргаанд байх болно. Чи тэгэд яа гэж бодож байна гэв. Мартин бодож эхэлвэ. Ямар шүү байхын санаанд нь сайн бууж өгсөнгүй. Хэдхэн сарын ажил юм дах яадал сурах хэрэгтэй болно. Мартин хийвэлж хийн, сурвалж сурна, чадах даал чадна гэж бодож байтал Жо. Хоол зүгээр, тусдаа өрөөтэй гэж хэлв. Энэ үгийг сонсоод Мартин эрс шийдвэ. Өрөө тусдаа бол гэрэл асааж болно. Тэгэхэд хэн ч уцаарлахгүй гэж боджээ. Гэтэл бас Жо. Харин ажил гэж ёстой томьёо ажил да гэв. Мартин цамцны ханцууд түн тийсэн булчингаа илж үзээд. Ажлын хэзүүж яах вэ? Аянда болно биз гэхэд Жо. Хэрв тийм бол хоёулаа гар барилцчихъя гэв. Жо ингэж хэлснээр толгоогоо бариад. Монд. Өчигдрөөс хойш нүд ирээлжлээд юр дарагддаггүй. За хоёулаа ингэж тохиролцъя. Хэрв хийж чадвал хэдэн 100 айлын юм угааж долларыг хэдэн зуугаар л уудалж болно. Гэвч би $60, миний туслах $40 авдаг юм. Манай туслах тэр залуу ажилдаа татсан хүн. Харин чи бол шинээр орж байгаа хүн. Иймд анхны үед би чиний ажлыг илбэлцэх нь мэдэж хэрэг. Тэгэхээр чи эхлээд $30, дараа нь ахиулсаар $40 авна гэж бод. Би худал ярьдаггүй хүн шүү. Чи ажилдаа айжмаар дадаж бүрэн эзэн болсон хойно $40 хөлс авна гэж бодоорой. Надад гажих юм алгаа. Харин нүүж сухад урьдчилгаа мөнгө өгвөл зүгээр байна гэд барилдсан гараа татж ав. Жо толгоогоо дахин бариад. Би мөнгөөр бүр суучхад байна. Үлдснээс буцах билетэл байна гэж урамгүй хэлв. Сууцны хөлс төлөхөд би сохор улаан мөнгө чүгүй хоцрон шүүт. Төлөх нь албуу. Төрсөн ихчтэй өгөх юм хойно тэгж бодож болохгүй байна. Жо гасалж гүн бодолд автсан шинжтэй. Над хагас шил архины мөнгө би хоёулаа мохлогт очие. Тэгэд бодвол арга олдож юмагад гэв. Мартин үнтэй санаа нийлсэнгүйд. Чи уудаггүй юу гэж асуув. Мартин толгоос ихсрэхэд Жо унж гутсан янзтай. Би уухгүй байж ирж чадахгүй юм. Бүхэл бүтэн 7 хоног өхөр шиг зүтгэсний дараа архины мохлогт очихоос өөр аргагүй болох юм. Одоо би уухгүй явснаас бүх байгууллагыг төмөрдөж орхиод хоолоогоо огтолбол дээр болжээ. Уудаггүй ч яасан сайн. Архил битгий ууж үзээрэй гэж захив. Тэр хоёрын хоорондох цаг асар их байл. Энэ заагийг ном бий болгожээ. Мартин одоо ухраад тэр заагийг нь арилгыг гэвэл бэрх биш байв. Ажилчин хүмүүсийн дунд өсөж бойжсан болохоор тэдэнтэй зовлон жаргалаа хуваалцах дуртай түүний 2 дугаар онцлог чанар билээ. Жогийн мангу толгой хичнээн бодоод олоход бэрх аргыг Мартин тэр дорхноос үгчилж хайрцагтай юм а. Жогийн тасалбараар явуулаад өөрөө дугтуугаар халуун булаг орохоор шийдэв. Өдөн сайн өдөр гарч 70 миль газар довтолгон хүрээд даваа гаргийн өглөө ажилдаа бэлэн байх юу ч биш. Одоо харж ямаа эмхлүүлдэг хэрэг гэж боджээ. Ров түүний гэрийнхэн цөм Техон нуурын цусланд гарахаар явсан тул уулзын учрыг их хүнж байсангүй. Нэм гаргийн орон Мартин халуун булагт хөлс тоос болсон очиход Жо баяр хөөр болон өгтваа. Жо өдөржин бориг бохис хийхгүй ажил хийсэн тул толгойгоо нойтон алчуураар боожээ. Жо түнд чамайг олж ирэх гээд явсан хойгоор угаах юм бүр дарж гүйцэж өнгөрсөн 7 хоногт ирсэн хувцс хунарч байна.
Юм чин бүрэн бүтнээр өрөөнд ч оруулаад тавьчихсан гэд. Үгүй чемдааны чинь хүндийг дотор нь юу чигчихсэн юм бэ? Арай алт цутгчихсан юм биш биз? Гэж үгэлвэ. Мартины чемдаанаа уудлах завсар Жо орон дээр суугаад харж байв. Тэр нь чухамдаа чемдаанд ч биш, олсоор бариул хийсэн консервийн хайрцаг байжээ. Хийгэн Ботом энэ хайрцгийг авлаа гэж Мартинаас 5 цент нэхэн суудгсан гэж. Цөөн тооны дотор хувцас цагаан даавуу гарсны дараа ном гарч ирэхтэн Жо нүдэ бүлтийлхэн харав. Ном гараад л байлаа. Пэй! Энд чин дан ном чигчгсэн юм шивдэ. Гэхдээ Мартин толгой төхөв. Мартин гаргасан номоо галдгооны жижиг ширээн дээр өрсөөр л байв. Жо. За гэж урамгүй өгүүлснэ. Нэг зүйл асуух санаатай хэлн эвлэрч өгөхгүй нэлээд удасны эцэст арай эвлүүж. Чи хүүхэн аль хэрхөөдөг вэ? Багдахгүй юу? Гэж асууж. Дээхэн үедээ хөөцөлдөж л явсан. Одоо ном уншаад хөөцөлдөж байх завгүй болжээ гэхэд. Одоо ч чамд ном унших зав гарахгүй. Гагцгүй идэх унтахаас өөргүй гэв. 5 цаг унтдгаа санаад Мартин инээмсэглэв. Түүний суухөр угаалгын газрын дээд давхарт байх бөгөөд мөн энэ байшинд угаалгын газрын машин хөдөлгөж, гэрэл гаргаж ус татдаг мотор ажилтдаг байв. Зэрэгцээ өрөнд суудаг монтёр шинэ ажилчинтай танилцахаар орж ирээд урт утсанд чийдингийн шил залгаж ширээнээс шилжүүлж оронд ойртуулж болохоор болгож Мартин туслав. 6 цаг 15 минутанд өглөөний цай өгдөг гэж хэлсэн тул маргааш өглөө нь 6:15-д Мартин босвоо. Ажилчдад зориулсан халуун усны газар тэр байшинд байсанд Мартин хүйтэн усанд ороход Жо маш гайхав. Чээч мөн гайхал ир юм а гэж өглөөний цай уухаар галтгооны өрөөнд ороход нь Жо хэлв. Тэр хоёртой хамт монтёр, цэвэрлэгч түүний туслах 2-3 тэрэгчин хамт цай ууцгал. Тэд цум үг дуугүй яаруу цайлж хаяа ганц нэг үг солилцох ажээ. Тэдний энэ болох яриаг чагнаж суусан Мартин өөрөө ийм хүмүүсээс хэдий холцсноо бодож байв. Тэдний оюун санааны бодлогогүй хоосон байдал Мартинд тэлбэрлэжгүй санагдчих. Тэндээс бушуухан холдох хүсэл төрвөө. Ийм учраас тэр амтгүй шийжүү будаага бас л тэдний адил яаруу идэж бараад гал зуухны босоо галхан гарсан хойно сая уужуу амьсгаав. Уурын хүчээр угаах угаалгын бяцхан газар машиныг хийж чадах бүхнийг хийдэг шинэ маягийн машин олон ажээ. Товчхон заавар авсан Мартин дотор бохир хувцсны нэг их хураалтыг ялган ангилж эхлэхэд тэр зуржоо машинуудыг асааж шингэн савн зуурч гаргав. Тэр савн хорт бодисоос бүтсэн болохоор Жо нүд хамар амаа цуцаан алчуураар даруулан боосон учраас мөөмийн шиг болжээ. Мартин дотор хувцс ялгаж гүйцээд төдий угааж гаргасан хувцс мушгих ажилд оров. Гэтэл үүнийг хийхдээ төвөөс цугтах хүчээр хувцсны чийг усыг арилгаж минутанд хэдэн мянга иргэдэг тусгай торхонд хийдэг байл. Дараа нь Мартин хатаалга тол хоёрын хооронд холхиж завсарт нь урт богино оймс ялгав. Өдийн хоолны дараа эндүү халах зуур тэр хоёр урт богино оймс нэдрэгдэв. Тэгээд 6 цаг хүртэл дотор хувцс энд үдчих. 6 цаг болоход Жо эргэлдсэн янзтай толгоос ихсрээд. Амьдсангүй. Оройн хоолны дараа ажлаа үргэлжлүүлэхээс биштэй гэж хэлв. Оройн хоолны дараа нүд гэлбэн цагилгаан гэрэлд тэр хоёр 10 цаг хүртэл ажиллаж сүүлчийн хос дотор хувцсыг эндүүдэж хүлээлгэн өгөхөд бэлэн болвоо. Калифорни бөхчим шүн байсан учраас цонх нээлттэй байв. Гэвч халуун ширэм эндүүнээс болж өрөөнд дэсхүүе бэрх халуун байл. Мартин Жо хоёр ханцууган шамлсан дан цамцтай хэрн амьсгал давхцсан хөлс наасгаруулж байв. Халуун орны усан буудалд ачиж байгаа юм шиг л байна гэж шатаар өксөж явахдаа Мартин хэлжээ. Чи юм хийх бололтой. Сайн ажиллаж ин шүү. Хэрв цаашдаа ийм байвал чи ганц ихний сарл $30 авах байх. Дараа сард нь 40-ыг авна. Чи өөрдөө юм эндүүдэж яваагүй гэж худлаа байхаа. Намайг ч арай хуурахгүй шүү гэж Жо хэлэхэд. Нэрэн гэмээ насандаа нэг ч юм эндүүдээгүй гэв. Маш ядарснаа Мартин мэдэж 14 цаг дараалан босоо зогсож ажилласнаас Мартин ядарсандаа гайхаж байв. Цагийн сэрүүлгийг 6 дээр тавиад харин 1 цаг хүртэл ном уншихаар шийдвэ. Хөлөө амраахаар шахаага тайлаад ширээн дээр сууж дэрэг дээр ном овоолов. Тэр 2 хоногийн өмнө зогссон газраас уншихаар физикийн номыг нээл. Гэтэл тархинд нь юм орж өгөхгүй ганц өгүүлбэрийг 2 дахин уншиж үзэл. Тэгтэл хөшсөн булчин өвдөж уусын зүгээс онгорхой цонхоор үлээх хүйтэн салхинаас гинэцэрчээ. Цаг харвал 2 цаг болсон байв. 4 цаг унтчихжээ. Тэгэхлээр нь хувцаа тайлж орондоо ороод дэрэнд толгой хүргүүд таг унтал. Мегмар гараг мөн л их ажилдаа өнгөрвөө.
Жо тун хурдан ажиллах учир Мартинд бахархал төрнө. Чөд горч гисэн түүнийг гүйцэхгүй бизээ. Тэр урт өдрийн туршид ганц ч хурам гихгүй бөгөөд ажилдаа хамаг анхаарлаа тавьж бас хаан 5 хөдлөх газар 3 хөдлөх газар 2 хөдлөх боломжтой болохыг Мартинд зан. Мартин Жог харж түүнийг дөөрайхыг оролдоно. Өөрөө чивдүйтэй, ухаалаг, сайн ажилчин бөгөөд хэнд ч дийлдэхгүй хүн гэдэгтээ бардаж явдаг байв. Тэгээд одоо хамаг анхаарлаа ажилдаа хандуулж Жогийн сургамжийг дагахаар шийджээ. Цамцны зах, ханцвын нудрагын дүүтгэд хөөсний ором үлдээхгүй байлгахын тулд зардуулыг тун эвлэг нухан шингээж байсанд Жо магтжээ. Ажил тасралтгүй үргэлжилж байв. Жоныг ажил дуусгаад юу ч хүлээхгүй, юу ч хойшлуулахгүй өөр ажил шилжинэ. Тэр хоёр цамцны зах, энгэр нудрагыг зөв гараараа барьж зардуулд дүрхтэй. Цамцны хар хормыг дүрхээс болгоомжлон солгоо гараараа барьж дараа нь цардуулыг бацхад тэр нь туйлын халуун тул базах бүр гараа хүйтэн усанд дүрсээр цагаан цамц 200 цардуулдав. Тэдэн орой эмэгтэйчүүдийн дотор хувцсны нарийн эргүүлгийг цардсаар 10 цаг хагас хүртэл ажиллав. Халуун оронд бол дээрдэ гэж Мартин инээсээр өгүүлэхэд "Бэ л тэгж чадахгүй. Бэ энэс өөр юм хийж чаддаггүй хүн" гэж Жо эсэргүүцв. "Энийг чи сайн хийдэг юм байна." "Тэгэлгүй яах вэ? Би Оклендд байхдаа 11 наснаас эхэлж ажилласан юм. Уурын угаагуур ажиллаулна. Түүнээс хойш 18 жил өнгөрч би ч дан ийм ажил хийж ирлээ. Эндхийнх шиг тамийн ажил даанч байгаагүй. Энд наад зах нь 3 хүн хэрэгтэй юм. Маргааш бас л шүн ажил хийх шиг байна. Зах нудраг олонтой учир лавг гарагт заавал шүн ажиллах болдог юм." Мартин сэрүүлэгтээ цагаад үлгэж физикийн номыг нээж чирэн цув. Гэтэл ганц ч өгүүлбэр уншиж чаддаггүй. Номын мөр орооцолдож өөрөө толгойд өгнө. Тэр нойроо сэргээх санаатай нудрагаараа толгой ойгоо цоглон тасалгааны 2 булангийн хооронд алхаж гарсан мэт боловч нэмэр болсонгүй. Тэгээд номоо урдаа тавьж завхиа хуруугаараа твхтэд унших гэж оролдсон чинь хараатайгаа унтваа. Нэгэнт ядарсандаа дийлэгдсэн тул чухам яаж байгаагаа ухаарсаар хувцаа тайлж оронд орлоо. Тэр 7 цаг адгуусны бүх нойроор унтаж цагийн сэрүүлэг дуугарахад сэрээд бас ч нойр ханаагүй байгааг мэдлээ. "Эх юм шүү" гэж Жо асуув. Мартин толгой сэгсэрвэ. "Дайжвэ. Өнөөш нь угаагуур ажиллуулж маргааш 6-ад ажиллаа барна. Тэгвэл чамд юм унших зав гарна" гэж Жо тайтгаруул. Мартин энэ өдөр хорт савантай уусмал дүргсэн том саванд дотуур хувцас базаж тэгхтээ савны дээр хөндлөлт тогтоосон холхивч бүлүүр бүхий хэрэгслийг ашиглана. "Миний бүтээл. Хотгуур гар хоёрыг орлож тэгээд ч 7 хоногт дор хаяхад 15 минут хэмндэг юм" гэж Жо бардан хэлээд "Энэ тамийн оронд минут бүр ямар үнэтэй гэж чи сан" гэв. Зах нудрагыг шахуургаар гаргах нь бас л түүний бүтээл байв. Тэгээд орой цахилгаан гэрэлд ажиллаа үргэлжлүүлэх зур Жо ингэж тайлбарлав. "Босод угаалгын газар үүнийг санаачилж чадаагүй л байгаа юм. Харин би үүнийг хийсэндээ бэм гарагт ажиллаа 3 цаг дуусгах боломжтой болсон. Эвтэ хянал хийвэл гүйцэтгэн. Халуун хүйтэн даралт энэ тэр нь тус таарсан байх бас 3 удаа гаргах хэрэгтэй. Харал да" гэд нэг нудраг барьж аваад "Гараар ийм болгож чадахгүй. Тийм биз дээ" гэв. Пөрөв гарагт Жо боож өгөх шахва. Учир нь ноогдлоос илүү нэг боодол нарийн цардуулт дотор хувцс эрүүлсэн байв. "Чөтгөр шулман намаг илүү чадахгүй. Бүдэн 7 хоног морь нохоо мэт зүтгэж минут бүрийг хэмнэж байхад цардуулт хувцс нэг боодлыг ноогдлоос илүү эрүүлчихэд баярл гих байх. Би чөлөөт орны хүн. Би энэ муу Голланд гахаад санснаа хэлнэ. Би түүнтэй Францаар ярихгүй. Хэлэх үг Америкийн хэлэнд ч би. Ноогдлоос илүү бүтэн боодол шүү" гэж Жо цугалдаж хашгиж. "Бас л шүн дунд хүртэл ажиллахаас биш дээ" гэж түр азнаад цугалдснаа Мартин хойв зохиолтойгоо эвлэрсэн Жо хэлвэ. Тэр шин Мартин ном уншиж бас чадсангүй. Бүдэн 7 хоног сонин уншсангүй. Ерөн сонин харагч дургүй болсноо тэр ажив. Сонинд дадагдах юмч байсангүй. Ямар нэг юм сонирхыг ихэд дэндүү ядарсан байна. Гэвч үнэхээр 3 цагт ажиллаа бардгийн бол бям гарагт Оклендд дугуйгаар очихоор шийднэ. Эвж очихын 140 миль гэдэг чинь эрх 7 хоногийн хүч авч амрах амралтгүй өнгөрнө гэсэн үг. Галт тэргээр явбал амрах боловч $2.50 болчихно. Гэтэл мөнгө хураахаар Мартин хатуу шийдсэн байлаа.